Хэсгийн туурхтанд нэвтрүүлэх бас манай сагнуур тусганд хөрс ирсэндээ бид нар баяртай байна. За энэ жил бол манай сагнуур сум тусганы байгуулагдсны түүхт одоо 100 жилийн ой тохиож байгаа. Манай сагнуур тусган маань сум маань анх 1925 онд Эрдэнэ хайрхан нэртэйгээр байгуулагдж байсан бол энэ жил бас 100 жилийн ой тохиож байгаа. За энэ 100 жилийн ойг одоо тохиолдуулан бас бид нар оюун одоо бэлтгэл ажилдаа ороод явж байгаа. Тэгээд манай сагнуур тусганд энэ хэсгийн туурхт нэвтрүүлэг бас ирсэндээ бид нар бас баяртай байна. Тань дээр одоо бид нар энэ манай сагнуурын одоо юугаа танилцуулж бас төсвийн 5 байгууллага байгаа. Тэрийгэ танилцуулъя. Мөн манай сагнуур тусганд одоо шөлөөт бүс гэж том шөлөөт худалдааны шөлөөт бүс байгаа. Тэрийгэ танилцуулъя. Мөн сагнуур тусганд маань харьяалалтай сагнуур бомбт улаан байшинт гэдэг газар байгаа. Хил бомбт тэн дээр очиж бас танилцъя. Манай тусгноос бас нэг үндэсний бас нэг казак аялд бас таныг бас оруулж казак үндэсний ёс заншилтаа бас танилцуулъя. Манай тусганд бас хэлийн цэргийн 0285 доор анги байгаа. Тэрэн дээр бас таныг бас зөвшөөрөл авч бас тийшээ бас оруулж танилцуулъя. Тэгээд манай сагнуурын одоо төвч одоо түүхийг бас танаа эсгэж туурхт нэвтрүүлгээр дамжуулж бид нар бас 100 жилийн оёг тохиолдуулан бас нэвтрүүлэх гэж байгаадаа бас таатаа баяртай байна. За баярлалаа. Баярлалгүй ус хов энэ 3 аймаг. Тэгээд тэднэрийн 56 сум. Бүгд төвхөтийн 5 гошууны малын бүх төвхөт байгаа шүү дээ. Тэрийг авчираа сагнуур дамжуулаад тушаагаад тэгээд экспорт гаргаад Оюунд авчир тушаад гэнэ. Тэгээд энэ авчираа тушаагаад дахиад боловсруулад тэгээд гаргадаг юм. Баруун аймгийн одоо бүх түүхийд л одоо энэ боловсруулад тэгээд одоо хоошоогоо. Тэгээд боловсруулад энэ сагнуур төвд булгаад дамжуулаад гэдэг дээр хөвшинтэр харагдсан байгаа юм тань дээр. Бүх юм тэнцээр буугаад 5 төрлийн 5 гошуу малны бүх арь шилнээс эксүүлээд Үхрийн туурай яс ив. Туурай бүгд. Ямар сайхан цаг байсан. Дээл сүййлдээгөр хооны урд ахар нус, хурганы нус. Ноолуурын нэг ноолуурыг болоод 5 юугаараа ангилдаг юм. Ноолуурыг. Нэгдүгээр зэр, хоёрдугаар зэр, гуравдугаар, дөрөв, тавдугаар зэр гэж. Англиад тэгээд өнгөөр ялгуулад боловсруулад. Дахиад пресслет тэгээд гаргадаг юм. 90% нь ноолуур. 90% нь ноолуур. 60% нь ноолуур. 35% нь ноолуур гэдэг дөөрөө юу 5 төрлөөр. 50 бас байна. Дөөрөө төрөл болгоод нөгөө дөөрөө тав. Ялгаа тавчаад тэгээд нөгөө тэгээд тустай үн нөр. Тустай нөгөө хүлээж авдаг нөгөө юу нэрээ мэр гэжлэд нэрээ нөгөө тгийг одоо тэр хүний одоо яринкл нөгөө арсан яринкл утаа нуулыг нөгөө тгийг нөгөө ялахта 90% нь олуур нэг 30 кг гарч байна. 80% нь олуур нэг 20 кг гарч байна. Дамжлага базд бол тэр өргөн гэргсэний бараа барилгын материал буцаагаад одоо оруулж ирсэн юма зараа. Хөдөж авахын тоног төвхрөмж бүгд манахаас онцдог шүү дээ. Улаанбаатар хүртэл. Одоо эндээс тийшээ хот руу. Тийшээ хот руу явна. Тэр сангнаж авах бүгд тэр бүгдэнд манахаас авдаг. Баруун талын хойд хязгаар их том одоо гарцсан нөхөн гарцсан бас эдийн засгийн том бомб байж тий. Тий, том бомб байсан. Энийг одоо ганц холбож байсан одоо цагаан нур тосхон тухайн цагаан нур сум байсан юм. Энэ бол манай цагаануур дамжлаг бааз. Сум байсан. Сум байх үед бол ер нь энд бол дамжлага бараа бааз гэж дамжлага байсан. Урд нь сум байж байгаа. Урд нь сум байсан тий. 1925 оноос одоо Эрдэнэ хайрхан нэртэйгээр сум байж агаад тэгээд 1938 онд Сагнуур гэж нэр аваад дахиад хөгжүүлээд энэ чинь одоо 1934 онд том одоо дамжлага баазан байгуулагдаад, нэвтрүүлэг баазан байгуулагдаад за энэ чинь одоо
бүх одоо хүмүүсүүдийг хэмжээний бүх одоо малын махыг хүлээж авч Орос руу гаргадаг. Оросоос бүх одоо бараа таваар хүнс нааш татаж оруулдаг. техник, трактор, мотоцикл, тоног төхөөрөмж бүх юмыг одоо Оросоос авч бас баруун Тав аймагт тараадаг. Тэгээд эндээс одоо төлж шатхууныг бас энд нефт базд буулгаж аваад эндээс баруун Тав аймагт ер нь бол баруун Тав аймагт одоо төлж шатхуун бараагаар хангаж байсан одоо том тийм түүхтэй сум байсан. За тэгээд олон ард түмнийхээ хүүхдүүдтэй ээж аав нь бол явж идэг. Хамгийн одоо боловсролыг үлгийж явдаг бол цэцэрлэгийн багш нар шүү дээ, тий. Өөр одоо тэгэл багаас нь аваад тэгэл Эрдэнэ новын үйлд одоо бүхэл юм одоо эндээс л одоо эхэлдэг гэж ярьдаг. Мэдээж л одоо цэцэрлэгээс л хүүхэд одоо сургуулийн одоо хамгийн ихний боловсролыг л одоо авдаг шүү дээ, тий. За өнөөдөр ямар хичээл орж байгаа юм бэ? Өнөөдөр дуу хөгжмийн хичээл орж За. байна. Бэлтгэл хүрээд. Хөгжмийн зэмсэг дугуйлан явуулж байгаа. Хөгжмийн зэмсгээр одоо дугуйлан энэ хөгжөд орж ирээд одоо дугуйлангаас очиад. За. Морин хуур өдөр бас явт юм тий? Одоо морин хуурыг бас би одоо өөрөө одоо тийм. Одоо сайн дуулж чадахгүй. Одоо тэгээд одоо домрыг сайн даална. Домрын дугуйлан бас явуулна. Зөв. Хичнээн бүлэгтэй. Ерөнхий цэцэрлэгийнхаа явахд бас танилцуулж байна шүү дээ. Манай Сагануур тусганы цэцэрлэгийн хөдөлгөөний цэцэрлэг бол одоо нийтдээ төвд 4 бүлэгтэй, салбар бүлэг 4, нийтдээ 8 бүлэгтэй байгаа. Тэгээд 8 бүлэгтэй байна. Тэгээд одоо энэ Сагануур тусганы төв дээр одоо 4 бүлэг ажиллаж байгаа. Тэгээд нөгөө бомб төр бас байна уу тий? Сагануур тусганы нөгөө хүүхдийн цэцэрлэг дээр нэг манайх боловсролын газар хөдөлмөрийн хууль зүйн сайд хөдөлмөрийн хамгаалал дээр 3 сайтын тушаалын хүрээнд бид нар нэг Сагануур тусганы 0285 дугаар ангид хамтарч бас алслагдсан хилчдийн болон малчдын бүгдээ бас 3 застав 3 салбар бүлэг нэрсэн. Зөв. Нэг Сагануур тусганы нэг улаан байшин дах бомбд дээр бас шинээр 50 бүгдийн шинэ цэцэрлэг бас баригдсан. Одоо утгагүй тэнд бас орно. Одоо тэнд нэг хойлмог нэг анги байгаа. Одоо энэ байр савны асуудлууд бас ер нь хангалттай байгаа ер нь. Тий, хангалттай болсон. Гайгүй юу тий? Болсон тий. Зөв. Заставт бас анги танхимыг төгшүүлээд өгсөн бид нарт. Одоо тэгэл одоо хөгжүүлэх тал дээр бид нар анхаарах ёстой. Багаас л хэдэн настайгаас ирдэг үлээ? 2 настайгаас нахуулаад тэгэл одоо сургуулийн өмнөх бол аав ээжийнх нь оронд аав ээж болоод тэгэл одоо Эрдэнэ ном одоо тэгэл хүмүүжил гэдэг одоо бүхэл юмыг л одоо зааж сургаж одоо тэг явдаг одоо цэцэрлэгийн багш нар шүү дээ мундаг тий. Хүүхдийн төлөө хүүхдийг хайрлсан одоо хүүхдийн дотоод төр ертөнцийг одоо сайхан таньдаг мэддэг тийм хүүхдийн энергитийг ойролцоо хүмүүс энэ мэргэжлийг би сонгодог болов гэж би боддог. Энэ шуугаан дунд тэр үүмэн дунд энэ ч одоо тэгэл зөндөл одоо юу байгаа ш тэ тэр болгоны гой тийм нэг төвчээртэй гой тэр болгоны гой тийм уур айхгүй одоо эргээр гоёа хүлээж явдаг одоо багш нар
Одоо цаанаасаа л тийм хүүхдүүдтэй төрсэн хүмүүс байдаг болов уу би боддгийн. Тийм учраас Монголынхаа бүх өнцөг болонд байгаа багш нартаа энэ өдрийн бас мэндийг бас хүргье. За одоо тэгээд ямар хөгжим орж ийн юм? Одоо энэ хөгжмийн зэмсгээр одоо хичээл зааж байна. Энэ металлофон энэ хөгжмийн зэмсгүүдийн үзүүлэлтийн зургуудыг тавьсан. Бөмбөр, хонхтой хөгжим, металлофон гэдэг. Ингэснээр одоо хүүхдүүд нэг юм сонсох тий. Тэгээ бас хөгжим тоглож сурах, сонсох, сонсголын сайжирч. Одоо хүүхдүүд одоо сайн байна. Одоо энэ бэлтгэл бүлгийн одоо орж ирээд одоо бэлтгэл хийж байна. Одоо манай цэцэрлэгт бас одоо бэлтгэлийн мэдлэгээ эхэлж явж байна. Тэгээд одоо ажлаа хийгээд үргэлжлээд явж байна. За. Манай сургууль бол 1940 онд байгуулагдсан аймгийн ууган сургуулиудын нэг байж байгаа. Цаанар тосгоны ерөнхий боловсролын дунд сургууль гэж явдаг. 240 гаруй сурагчтай, нийт 16 багш, нийтдээ бол 43 албан хаагч ажилчинтай. Ийм хамт олонтой байж байгаа. За манай сургуульд бол нэг онцлог нь бол холимог бүлэг ажилдаг онцлогтой. За холимог бүлэг гэхээр одоо манай бага ангийн сурагчид маань үндэсний хэлээр сурч боловсруулах эрх гэдэг хуулийн заагдсан ёсоор бол 1-5 дугаар ангийн Монгол бүлгийн хүүхдүүд бол нэг ангид холимог бүлэг болж суралцдаг ийм онцлогтой байж байгаа. Бусад сургуулиудыг бодоход бол за тэгээд манай сургууль бол ер нь алслагдсан сундад ордог. Тэгээд хүүхдүүд маань ер нь бол их төлөвшсөн. За тэгээд багш нар маань бас орчин үеийн сургалтын техник технологиг бол ашиглаж хүүхдүүдийнхаа одоо хөгжилд бас өөрсдийнхөө авьяасыг харамгүй хайрлаж байгаа юм бас багш нартай. За сурагчдын маань хувьд бол спортын наадмуудад олон одоо жуда бөхөөс, чөлөөт бөхөөс олон одоо медальтан сурагчдыг бол төрүүлсэн ийм мундаг бас дасгалжуулагч багштай урлагаар ч гэсэн сурлагаар ч гэсэн ер нь бол сайн суралцагчид зөндөө олон байдаг. За өнөөдөр ямар хичээл болж байгаа вэ? За миний хувьд болохоор намайг анх цэцэг гэдэг Монгол хэл бичиг уран зохиолын багш. Ер нь боловсролын салбарт бол 18-аас 19 дэх жилдээ ажиллаж байгаа.
үндсэн мэргэжил бол монгол хэл бичих заадаг багш. За би бол 6-аас 9 дугаар ангийн сурагчдад монгол хэл бичих уран зохиол гэсэн эдгээр хичээлийг орж явдаг. Өөрөө бол Увсан аймгийн Мөхмөр сумын уугуул энэ нутагт ирээд 15 16 дахь жилдээ энэ нутагт ирээд ажиллаж байгаа. Энэ нутгийн бэр цагаан нур тасхны. Одоо дээрээс ингээд одоо нэг сумд яг ингээд Монгол бичих багш болоод бас бүх сумдууд ингээд байгаа юм. Байгаа мэргэжлийн багш нар л ер нь монгол хэл бичгийн хичээлийг заагаад явж байгаа. Бүх сум Баян-Улгийн аймгийн бүх сумдад монгол хэл бичгийн үндсэн одоо мэргэжлийн багш нар нь ажиллаж байгаа. Бүгд тийм байгаа. Өнөөдөр ямар хичээл орж байна? Монгол бичгийн хичээл, үндэсний бичгийн хичээл. За жишээ нь энэ дээр сурах гэдэг үгийг сурах уу? За бидний гэх мэтээр ингэж гайлаглж бичдэг монгол бичиг маань ер нь 1000 гаруй жилийн түүхтэй ийм сайхан бичиг. Манай сурагчид бол дармал бичмэл аль хэлбэрээр нь одоо унших бичих энэ чадварт бол бас өөрсдийнхөө хэмжээнд суралцаад явж байгаа ийм сурагчид байгаа. 6 дугаар ангиас монгол бичиг ордог. 7 хоногт бол 2 цагийн хичээд ордог монгол бичиг үндэсний бичгийн хичээл бол. Ер нь нийт сурагчид маань монгол бичгээр бол уншнаа бичих бол бичмэл дармал аль алиар нь хөөрхөн өөрийнхөө тогтсон хэв маягаар өөртөө цэвэрхэн бичээд явдаг. Миний хувьд ч гэсэн үндэсний бичгийн багш аль болох цэвэр нэмба бичүүлж үндэсний бичгийн бас тийм ээ сайн сургаж одоо суралцуулах ийм Монгол бичгээр ингээд галгаар нь ингээд бас уншаа сурна гэдэг бол бид нар бас их одоо өвөр монголчууд байгаа ш тийм нэг гоё зөөлрөл тийм. Монгол бичгээс галгаар нь уншаа гоё зөөлөн байгаа тийм. Минөө гэдэг миний гэдэг минөө гоё зөөлрүүлж ирсэн их гоё тийм. Бидний ихийг одоо бидэний гэдэг айгуу гоё зөөлөн байгаа ш тийм. За энэ сайхан босоо монгол бичгээ сайхан сурж одоо энэ сайхан эрдмийг өвлөж яваа. Энэ сайхан эрдмийг бас өвлүүлж яваа багш нартаа, сурагч нартаа амжилт хүсье. Энэ одоо Монголын одоо босоо монгол бичиг бол одоо хамгийн том одоо өв соёл хэл гэдэг юм чинь өөрөө хамгийн том шүү дээ. Миний нутгийн соёл. Миний нутгийн соёл. Минөө их орон Монголын сайхан орон. Минөө их орон Монголын сайхан орон гэж бичигдсэн байна. За баярлалаа хүмүүстээ. Цагаан нур тасхныхаа 100 жилийн яваагаар эргэн сайхан болдог. Ерөөлийг тавь. За баярлалаа та бүхний аян зам бас гигэн дардан байх болдгоо. Энэ санаж сэтэж явж байгаа энэ үйл бүхэн бүтэмжтэй өөдөө байхын өлжитэй ерөөлийг бас өргөн дэвшүүлж байна та бүхэнд. За баярлалаа. Нэгдлийн үед бол одоо яг энэ боомтоор одоо Монголын одоо яг мал аж ахуйг одоо эдийн засгийн эргэлтэнд бас оруулж байсан. За малаас гарч байгаа одоо түүхийн эд арьс тэр үт үхрийн туурай хүртэл одоо яг энэ боомтоор гарч хоош Оросын холбоор нь бас худалдаалж одоо хүнс бараа тий эргэлтэнд бас оруулж исэн гэсэн бас нэг өгчүүдээс би бас ногооноос бас сонсч исэн. Тэгэхээр тухайн үед одоо малын одоо түүхийдийг одоо хойш Оросын холбоонуугаас худалдаанаар хамгийн одоо том гарц байж исэн юм. Тий. Энэ вомтор одоо манай цагаан нур одоо дамжлагын баз гэж том баз байсан. Тэр баз дээр бол одоо малын одоо арьс шир туура одоо гидс хөлн гэдэх одоо бүх одоо малаас гарах түүхүүдийг энэ вомтор дамжуулж Оросын холбооны улс Казахстан, цаашаа Казахстан, Польш одоо бүр тийшээ бас явуулж байсан байлаа. Тэр тэгж явж бодож исэн байх нь шүү. Тэгж одоо малын арьс шир мах бүгдийг энэ вомтор дамжуулж бас Европ руу гаргаж байсан түүхтэй ирнэ. Ер нь бэлчээрийн асуудал болоод ер нь тэгээд маллаад амьдрах гэх нэг орлого байхгүй. Мэдээж би одоо хонь хариулвал одоо нэг хоньны ноосоо туушаах гэж надад нөгөө түмэн хүрэхгүй болохоор чи би 3 будаагаа амьдралаа зарцуулах юм байхгүй болчиход байгаа. Тэгэхээр ингээ мал аж ахуй жоох ингээд ер нь одоо дүүлийн соёл жоох устгах талдаа бас жоох орж ирж байна. Залуу малчд ер нь байхгүй. Ер нь бол одоо мал аж ахуй жоохон цөөлөд залуучууд нэгэнхэн одоо хот газар
ажил хийх сонирхолтой болсон. Уулуурхай. Одоо ер нь мал маллах хүмүүсийн сонирхол багасж байгаа. За энэ юунтай холбоотой гэхээр ер нь бол малын одоо малаас гарч байгаа түүхэд бас өнгөг болсон. За малын үүнтэй холбоотой мөн малын махч бас ер нь тийм одоо үнд хүрэхгүй байгаа шүү дээ. Одоо мал малж байгаа хүмүүс чинь одоо эндээс малчд дээр л үн хүрэхгүй байгаа болохоос хоттой л өндөр. Энэ дэр бол одоо амьдралд нь одоо бүх юм дээр энэ хүрцэхгүй байгаа мал малж байгаа хүмүүсүүдийн. Тэгэхээр бас хүмүүсүүдийн ихэнх нь явж байгаа. Хоёрдугаард бас ерэн сүүлийн үед байгаль дэлхийн сагаагаар бас ер нь өршлөгдөж байгаа. За ер нь бэлжээрийн асуудал, бэлжээрийн одоо доройтлт бас байна. Тэгээд өвөл зарим одоо үед бас цас орохгүй цаг үед цас урдаг. Тийм одоо сагуурын бас өөрчлөлттэй холбоотой бас ер нь малчд бас ер нь сүүлийн үед мал маллахад жоохон хэсүүхэн болоод байгаа. За энийг бол энэ мал маллах энэ юуг бол авч үлдэхийн тулд бол ер нь төр засгаас бас дэмжлэг үзүүлээд тэдгээр одоо малчдаар одоо ямар нэгэн байдлаар одоо цалинтай болгох ч юм уу аль нэг бол одоо малаас гарч байгаа бүтээгдэхүүнийг төр засаг өөрөө өндөр хөнөөр өн хүргэж авах ч юм уу тийм одоо дэмжлэг хэрэгтэй байж байгаа. Тэгээд сүүлийн үед бол хорчоо одоо малчд дээр бас нэг хорчоо хөгжүүлэх сан гэд бас нээсэн тэргээрээ бас ер нь явж байгаа. Гэхдээ бас тэр нь бас тийм сайн үрдэнд амжилтанд одоо хүрэхгүй байгаа. Тэгэхээр одоо тиймэрхүү тэгэхээр тухайн үед бид яг хөө түүхийг зүгээр ингээд хөөгд явахад бодит баримт юм яг энэ үгээр энэ бомтор. Тэ. Малын өнөөдрийн бидний хаягж исэн зүйлийг тухайн үеийн нэгдлийн үе төр бодлого малчдын тэр малаас гарч байгаа түүхийд мөн хүргэж өгч. Тэ. Одоо сая таар Казахстан болон Польш, Орос руу малын туу одоо туурай яасан одоо түүхий дийшээ болон гэдс бүгд авч яасан. Одоо нотгооны нэг шүү дээ. Одоо энүүгээрээ дамжаад тэгэд оронд нь манайхан одоо хүнс, бараа, таваар буцаагаад одоо тоног тохиромж тиймэрхүү юм авч яасан. Оронд нь малыг өгөөд оронд нь түүхийд төлж шатгүй гэхээр одоо дээр үед одоо манайхан бол Монгол малаа бол сайн ашиглаж яасан. Тэрүүгээрээ одоо мах цүүгээрээ бас амьдрал ахуйгаа болгоод явж яасан. Одоо сүүлийн үед бол ер нь тэгээд одоо хамгийн одоо хөгжсөн бид нар 21-р зуунд амьдарч байна. Одоо бид нар энэ Хятад энэ Орск тийшээ бол одоо нэг хоньны элдсэн арьс бол ер нь 80,000-аас одоо 100,000 төгрөгт ер нь бор зарж байгаа юм байна. Элдсэн арьс. Тэгэхээр манай хэд бол ер нь хогонд хаягч байна. Тэгэхээр одоо төр засгаас ийм л ялгаа байна. Тий бодлогоор энийг ямар нэгэн байдлаар одоо эцсийн бүтээгдэхүүн болгож нэмийн өртөг Чингис нь одоо юм үйлдвэрлэж бас гарах юм бол том үйлдвэр байдаг юм. Нэгдүгээрт малчдын ажил одоо амьдрал нь сайжирна. Хоёрдугаарт мал маллах хүмүүсийн бас сонирхол нэмэгдэнэ. Гуравдугаарт бас улс орын эдийн засагт бас татвар ашиг орно. Хөгжилт бас хувь нэмэр болно гэсэн бодолтой байгаа. Тэгээд одоо үрждэг уул уурхай штэ мал гэдэг чинь. Үрждэг уул уурхайг эдийн засагт оруулах энэ түүхий дээ. Сагаан нуурын одоо ер нь тосгон болсон шалтгаан нь болохоор одоо 1990 онд одоо бүх юм чинь одоо төрийн нэгдсэн удирдлагаар нэгдсэн хангалтаар одоо бараа таварыг одоо дээрээс одоо хангадгаа болоод бүх юм хувтаа гарсан шүү дээ. Хувьчлалт. Тэгэхээр чинь нөгөө дамжлагаас нефтваас чинь хувьчлалтаа хараад зарим нь одоо төвн офис нь одоо аймаг хот руу нүгээд хувь хүмүүсүүд нь өөрөөсөө одоо бараа тавараа тийшээ зөөхөр чинь энд нөгөө ажиллаж байгаа хүмүүсүүдийн ажлын байр оронтон цомогдоход тэгээд бас тэрийгээ дагаад хүмүүс ийшээ Улаанбаатар, Баяулгийн тийшээ нүгээд тэгээд хүн ам зөрөөд ирэхээр чинь 1994 онд тосгон болж бас тэрүүгээрээ одоо явж байгаа. Одоо бас ер нь 2100 гаруй хүн амтаа тэгээд ер нь манайх 5 хэсэгтэй Цагаан нур одоо энэ Улаан байшин бомбын чинь манай Цагаан нур тосгоны харайнд байдаг. Цагаан нур тосгоны 5 дахь хэсэг гэж явдаг. Тий. Үүнээс 100 жил болжээ. Тий, үүнээс 100 жил. Бомб нь 101 жилийн түүхтэй. Тэгээ бомб нь бол 101 жилийн түүхтэй. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өнөөдрийн одоо Цагаан нур тосгонд бас манай гамчгаас одоо урьдчилан сэргийлэх мэрэгжлийн анги гэж байдаг. Тэрэн дээр манай ер нь төсвийн 55 байгууллага дээр 66 хүн одоо мэрэгжлийн ангийн хүмүүс гэж явдаг. Энэ мэрэгжлийн ангийн хүмүүс гэдгээр эдгээр хүмүүс бол ямар нэг одоо
ган зууд одоо гал гарсан үед бол эдгээр хүмүүсүүдийг бид нар дайлшилдаг. Ялангуяа энэ өвөлдөө сас их орсон үед одоо малчны хотноос хон гарч чадахгүй үед малчны одоо хотны одоо сасыг сэвэрлэхээс эхлээд бас зам даваа хаагдах дээр хүмүүсүүдийг аврах одоо тийм зорилттой одоо тосгоны одоо мэрэгжлийн ангийн 66 хүний одоо бүрэлдэхүүнтэй байдаг. Өнөөдөр манай сургуулийн багш нар сургуулийн ажилчид бол аймагт эрт илрүүлэх үзлэгт явж учраас одоо бусад хүмүүсийн ирээд мэрэгжлийн ангийн одоо гамчгаас урчлан сэргийлэх одоо бэлтгэл үзлэг. Тэрэнд одоо нэг гал төмөр гарахад одоо бэлдэж өөрсдөө бас нөгөө бэлтгэлтэй байхгүй бас болохгүй тий. Энэ жилдээ бид нар одоо нэг удаа бас гамчгаас хамгаалах мэрэгжлийн ангийн одоо ангийн юуг бол аймгийн онцгой байдлаас бас ирж шалгадаг. Бид нар одоо ер нь дараагийн 5 дахь өдөр ихтэй аймагаас онцгой байдлаа газараас ирж хүмүүс бас энд бас сургалт зохион явуулахаар төлөвлөж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо эдгээр мэрэгжлийн ангийн хүмүүсийн одоо аранданд байгаа хүнс одоо бусад хийх зүйлийг урьдчилсан байдлаар бид нар шалгаж бас энэ урьдчилсан байдлаар бас бэлтгэл ажил хийгээд явж байгаа. Одоо тэгэл ер нь гал төмөр гэдэг чинь бол ер нь бол бас хэцүү шүү дээ тий. Харин одоо ер нь альбаны гаймч бол хилж ирдэг өө одоо хисэж ирдэг. Тэгэхээр одоо гинти одоо юм гарлаа гэхдээ бид нар одоо ямар арах юм жоох уу гинти одоо газар хөдлөлт боллоо гэхдээ гал бол биш. Зөвхөн энэ бол гал биш одоо гал төмөр газар хөдлөлт одоо бороо үер ус бороо тэгээд бас их хэмжээний сас орсон одоо сасан шуурга бүх одоо байгалийн одоо гамчигт үзэгдэлт бол одоо бүгдэнд нь одоо эдгээр хүмүүсүүдийг одоо орон нутгийн зүгээс дайшлаарээ одоо яах вэ? Тухайн хүн өөрийгөө аврах, бусад иргэдийг аврах, байгууллага одоо объектыг аврах юм л одоо ерөнхийдөө сургалт жишээ гэж яваад. Харин тий. Одоо газар хөдлөлт болоо гэхдээ за тэр одоо газар хөдлөлт болсон газараас хүмүүсийг яаж аврах уу? Хүмүүсүүдийг хаана одоо ямар газарт байрлах уу гэдгээс эхлээд за гал төмөр гарлаа гэхдээ одоо усны машины жолоочд хин яаж дуудлах уу? Яаж тэр галыг унтраах арга хэмжээ авч ажиллах уу гэдэг талаас бас сургалт зохион байгуулна. Цасан шуурга боллоо гэхдээ за энэ цасан шуурган дээр явж байгаа хүмүүс одоо нэгээр одоо хүний цасан шуурганд одоо тойрч алга болсон хүний хайлаа гэхэд одоо хүмүүс тэрийг яаж олох уу? За нэг багын холбооны одоо рация станцаар явах уу? За нэг бол аймаар нэг цасан шуурга болдог ш нэг үздэг нэг 50 метрийн газар үзэгддэг. Тэгэхээр одоо нэг олцоор уух уу одоо машин техник яаж авах уу? Одоо нэг гэрэл гарч идэнгээр дохоогоо өгөх үү гэдэг одоо бүх одоо юугаараа бас бэлтгэл ажил. Энэ бүгдийг одоо энэ сургалт дээр одоо авч байгаа юм байна. Тий, ер нь бол манайх ер нь жил болгон бэлэн байдлын юугаа хангадаг. За яг хуу энэ сасан шуургад явлагт бид нар нэг машин цуулгаад 2-4 рация станц одоо синглээ тавиад өгөөд явуулдаг. Тэгээд тэрдгэр хүмүүстэй бид нар рация станцаар холбогдоод за нөгөө хүн яасан олцсон уу нөгөө малчин айлд очсон уу гэдгийг бас бид нар хойноос нь холбоо тогтоож байж яадаг. Тэдгээр хүмүүсийн одоо ямар нэгэн машин тэрэг нь сасан цуух одоо аврах бүлгийн ангийн тохиолдолд бол дараачийн хойноос бас хүмүүсээ явуулах гэдэг утгаараа бид нар бас тэгж ажилладаг. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Эрүүл мэндийн төвөөс сайхан танилцуулна шүү дээ. За. Манай энэ тосгоны эрүүл мэндийн төв нь анх 1940 онд хүн эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан билээ. 1940 онд. Тэгэд одоо бол нэг 9 оронтой 22 ажилтнтай ажиллагаа явуулж байгаа. Тосгонд бол 1700 гаруй хүн амьдардаг тосгонд. Тий. Ногоон нор сумын одоо цагаан нор тосгон гэж явдаг тийм ээ. Цагаан нор тосгон. Одоо 100 жил болж байна. Тий, 100 жил. Тий, энэ онд 100 жил тохиож байна. Манай эмнэлгийн 80 онд гэхэд одоо хэдэн жил болж байна? 85 жил. 85 жил. Тий, 85 жил үйл ажиллагаагаа явуулсан гэсэн үг. Тий, анхны нөгөө багийн Жалиловтай Ахмед гэдэг хүн ажиллаж исэн юм байна. Түүний дараа
Тэр одоо хамгийн анхны. Тий, бүр анхныхан гэсэн үг. 40 онд анх байгуулагдахад Ахмед гэдэг нь ажиллаж агаад түүний дараа олон 10 жил дамаасан үнэн сэтгэл мэдлэг чадвар бүхүү эм сүүлэгч нар асрагч нар энэхүү салбарт ажиллаж исэн байна. Тэгээд 43 онд бага хэмжээний салбар болж өргөжөөд 49 онд аймгийн анхны их хэмжээний салбар болж өргөжсөн юм бэл. Тэгээд энэ чинь нөгөө бомбтой ойрхон энд юу штэ ойрхон энэ хил цагаан руу бомбтой ойрхон хилд ойрхон. Тэгээд 1951-ээс 60 онд зөвлөлтийн мэргэжлэнүүдтэй хамт Орос хэмжээнд хамт үйл ажиллагаагаа явуулсан гэсэн үг. Хойлогоо. Оростойгоо. Тий, 51-ээс 60 онд Оросуудад бас элжинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн гэсэн хамтд ажилласан гэсэн үг. Тэгээд 1970 онд Сумдын дэмэлэг болж манайхан бүр тэр онд бүр томорсон гэсэн үг. Тэр бүр 50 ортой 35 ажилтнаа болж ажиллаж ирсэн юм билээ. Тэгээд 1972 онд татан буугдаад тэгээд их хэмжээний салбарын бүтц оронтой шинжлэгдээд тэгээд 90 оноос одоогийн нөгөө бүрэлд төхөнрөө ажиллаад явж байгаа юм байна. За одоо тэгээд танах одоо хичнээн одоо хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ер нь нэвлэгд маань одоо энэ тосгондоо одоо иргэдийг одоо имчилгээ хийхтэй ормоор одоо энэ хүрэлцээтэй байгаа юм хичнээн багтаамж юу гэдэг. Тий, өвчний багтаамж манайх нөгөө юу яаж байгаа. Нөгөө юуны стандартын дагуу нөгөө оронтой батлаад өгдөг шүү дээ эрүүл мэндийн газраас. Тэгээд нөгөө 1700 намд ингэж тааруулаад ер нь бол юу бол боломжийн оронтойны хувьд бол боломжийн бид боломжийн ачаалт ажиллаж байгаа. Тэгээд нийт орны тоо 9, нийт ажилтны тоо 22, үүний 16 эмнэлгийн мэргэжилтэн 6 нь бол бусад ажилтна гэсэн орон тоор ажиллаж байгаа. За одоо тоног төхөөрөмжийн тал дээр. Тоног төхөөрөмжийн сүүлийн үед бол ер нь бол эрс сайжирсан. Сүүлийн үед одоо сүүлийн 3-4 жил дээр нь бол эрс сайжирсан. Одоо бол ер нь анхны шатны тусламж үйлчилгээ үзүүлэлт эрүүл мэндийн төвд байх ёстой бүх тоног төхөөрөмж бүрэн шинжилэгдэж авагдсан гэсэн үг. Дутуу юм бол байхгүй. Дутуу юм байхгүй. Тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна.